За бид нар түрүүчийн хичээл дээр цахилгаан соромзон хүчлийн тензор буюу Фарадейн тензор гэсэн юм оруулсан байгаа. Энэ болохоор доороо хоёр индекстэй ийм тензор. Ковариант тензор гэж ярьдаг. Тэгээд яасан гэхээр энэ тензорын байгуулагчд нь болохоор нэг жирийн бидний цахилгаан соромзон орны векторууд байдаг шүү дээ. ЕБ гэдэг. Тэр векторуудаар ингэж илэрхийлдэг гэдгийг нь харсан. Тэгээ ингээд юу чинь одоо чинь энэ ковариант хоёр тензор байна гэхээр энэ яаж хувирдаг вүлээ? Ийм маягаар хувирдаг. Энэ M гэдэг нь болохоор энэ том M гэдэг нь болохоор ковариант векторыг хувиргадаг Лоренцийн матрис ба. Тэг. Бид нар ч яалаа нэг юм томьёо гаргацсан ба. Том M. Том M нь болохоор Лоренцийн матрисаар ингэж өгдөг. Ингэж өгдөг. Энэ болохоор зүгээр Лоренцийн матрисээр хэлбэл контравариант байгуулагчдыг хувиргадаг нэг юм бол ковариант байгуулагчдыг хувиргадаг нэг юм байна гэсэн үг тийм. Тэгээ ингээд энийг бодоод ингээд тухайн тохиолдолд бодоод үзсэн чинь энэ яг нэг бидний өмнө хийжсэн цахилгаан соромзон орны ЕБ векторуудыг яаж хувиргадаг вэ? Яг тэр хувиргалт нь дотор байж байгаа. Тэрийг нь харсан байна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр зүгээр нэг ийм тензор гаргацсан байгаа шүү дээ. Энэ тензор нь цаанаа болохоор ч нөгөө дөрвөн хэмжээстэй юу гэдэг дөрвөн хэмжээстэй потенциал А гэдэг нэг өгдсөн байгаа тийм. Тэгээ тэр потенциалаар ингэж илэрхийлдэг. Тэгээ ингээд илэрхийлсэн байхад шууд нөгөө Максвеллийн тэгштгэлийн 1 2 дугаар нь шууд биелдэг автоматар тийм. Энэ болохоор ч дивергенц соромзон орны дивергенц нь 0 нөгөөх нь ямар юм байдаг лээ. Цахилгаан орны оратор нэмэх нь соромзон орны орноос хугацаагаар авсууламжлаа гэдэг. Энэ хоёр тэгштгэл шууд биелдэг болчих. Ингээс энэ зүгээр л ингээд өгч автоматар. Тэгэхээр одоо нөгөө хоёр тэгштэглийг нь ярих хэрэгтэй. 3 4 гэсэн тэгштгэл. 3 4 гэсэн тэгштгэл нь болохоор Е-ийн дивергенц нь ρ тэгээд Б-ийн оратор хасах нь Е-ийн хугацаагаар авсууламжлал нь Ж буюу юуны гүйдлийн ягт гэсэн ийм хоёр тэгшлэг. Тэгэхээр ч одоо энэ хоёр тэгшлийг бид нар яах гэж байна гэхээр энэ F-ээр илэрхийлэх гэж гэсэн үг тийм. F дээр F дотор ч нь одоо EB ч нэг дотор байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ямар нэг юм хийж аваад F дээр ямар нэг юм хийхэд тэнцүүд хэд юу ч байдгийг тийм. Тим маягтайгаар одоо энэ хоёр тэгшлийг бичих гэж байна гэсэн. F-ээр илэрхийлээд бичих гэж. За тэгэхээр одоо яах вэ? Энийг зүгээр л одоо EB хоёрын байгуулагч доор нь шууд илэрхийлээд биччихье. Энд бичээд хий. За хамгийн түрүүнд Е-ийн дивергенц гэдэг чинь юу юм бэ гэхээр ийм юм байж байна. За энэ Е-ийн дивергенц ρ гэсэн тэгштэл тийм. За одоо тэгвэл энэ тэгштэл чинь дотор 3 тэгштэл байгаа шүү дээ. Хамгийн эхний байгуулагч нь ямар юм байна гэсэн үг үү? Ороторын эхний байгуулагч гэхэлэр D2B3 хасах нь D3B2 хасах нь за хугацаагаар авсууламжлалыг D0 гэж биччихье. E1 тэнцүү J за энийг J гэдгийг нэгдүгээр байгуулагч тийм. Нэгдүгээр байгуулагчийг нь за доороо бичиж. Яг өндөө бол дээрээ бичмээр байгаа. Энэ J гэдэг нь бол 3 хэмжээстэй юу байгаа шүү дээ. Энэ За ямар ч за тэгээд энийг
юу гэж санана шүү. Гурван хэмжээстэй гүйдлийн ягт векторын эхний x байгуулах гэж санана шүү. За одоо тэгвэл y-ийг байгуулагч нь болохоор d3 b1 хасах нь d1 b3 хасах нь d0 e2 тэнцүү g2 гэсэн юм. За дараагийнх нь болохоор d1 b2 хасах нь d2 b1 хасах нь d0 e3 тэнцүү g3. За одоо энэ эднийг ингээд харж байгаад энэ дээрээс нь энэ матрицаа хараад яг ямар юм байна гэдгийг энэ одоо харцгаая. Юу болоод байна. За эхлээд тэр дивергенц гээд яг-ийн дивергенц гээд байгаа юм одоо жишээлбэл энэ ч одоо дөрвөн мөртөө тийм тензор байгаа шүү дээ. Матрис гэж төсөөлөх юм бол тэрийг эднэрийн одоо мөрүүд дээр нэг юмар үйлчлээд дифференциал оператор ч юм үйлчилсэн тийм юм байна гэж төсөөлөх юм бол эхнийхийг нь харах юм бол зүгээр нь хамгийн дээдлийн мөрөн дээр яасан байна гэхээр хамгийн дээдлийн мөрөн дээр зүгээр дивергенц маягийн үйлдэл хийсэн байна. Дөрвөн хэмжээстэй дивергенц гэж хэлж болно. Яг өмнө нь одоо d0 гэсэн юм байна гэж төсөөлж болно шүү дээ. d0 гэхдээ энэ дээр энэ 0 гэсэн юм энд байгаа учраас тэрний юуч байх болч тэгээд яг тэр тэгшлээ өгнө гэсэн. Дараа нь энэ дээр тэгсэн чинь яг тийм дивергенц маягийн оператор. Өөрөөр хэлбэл ийм яриад байна. Энийг нь эхний багныг эхний багнаа бүх юмыг d0-оор үйлчлээд энэ дээр d1-ээр үйлчлээд энэ дээр d2-оор үйлчлээд энэ дээр d3-оор үйлчлээд бүгдийг нь хооронд нь нэмэх юм яриад байна л да. За тэгээд харах юм бол яаж юм гэхээр за хасах d0 хасах d0 e1 гэдэг нь бол байж байгаа энэ дээр тэр зөв бай. Тэгээд хасах b3 биш хасах d3 энэ дээр d2 үйлчилж байгаа шүү дээ. Тэмдэгэн зөрөөд гоц. Энэ дээр бол тэгэхээр ерөнхийдөө эхний энэ дээр нь хамгийн эхний мөрөн дээр зөв. Дараагийн 3 дээр болохоор за эхний энэ дээр нөгөө e1-үүд эхний багнанд үйлчилж байгаа нь тэмдэгэн зөв мөртлөө энэ ирэхлээр тэмдэг нь буруу болцсон байна. Яг эсэргээрээ шалгагдсан байна гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхлээр бид нар ингэж байна. Энэ нөгөө индексийг дээш нь доош нь болгодог оператор байгаа шүү дээ. Одоо жишээлбэл v0 v-mu гэсэн одоо v гэсэн векторын контур вариант байгуулагчд нь ийм юм байсан болвол энийг одоо 3 хэмжээстэй юу гэх юм бол энийг mu-гийн доош нь болгочвол юу болох вэ гэхлээр энтлийнх нь энэ артлын орон зай байгуулагч нь хасах тэмдэгтэй болчихдог шүү дээ. Тэгэхээр чи эдгээр яг тийм үйлдэл хийвэл эдгээр нь хас болоод энэ дотор байгаа юм хас болоод тэгээд яг таах гэдэг. Тэгэхээр одоо энэ mu гэсэн юм байна. Энийн nu-гийн дээш нь болгодог тийм юм авч үзье тий. За mu за эхнийхийг нь дээш mu-гийн дээш нь болгоч. Тийм үйлдэл авч үзэх юм бол за lambda mu гэдэг юм доороо тийм ээ. Энийг яаж хийх вэ гэхээр мэдээж нөгөө юугаар л шүү дээ. Minkowski метр гэхээр дээш нь болгоно шүү дээ. Энэ Minkowski метрийн 3 байж байна. Гэхдээ Minkowski метр гэж айгүй амархан зүгээр нэг юм нэг хасах гэсэн диагонал матрис байж байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэсэн үг юм бэ гэхлээр за энэ эхний индекстэй үйлчилж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Mu гэдэг чинь доошоо явж байгаа юм байна тийм. Тэгэхээр ерөөсөө эдгээр бүгдээрээ яг гэсэн үг. Тэмдэг нь өөрчлөгдөн гэсэн. Эхний мөр яахчгүй тэгээ босон бүгд тэмдэг өөрчлөгдөн. Тэр ийм юм байна. Энийг 0. За тэгээд B3 хасах B2 E2 хасах B3 0 B1 E3 B2 хасах B1 0 гэсэн юм болчих. За тэгэхээр одоо энэ дээр яг энэ одоо буулгацсан нэг индексийг өсгөгдсөн юм дээр өргөцсөн юм дээр дивергенц дөрвөн хэмжээсээ дивергенц гэсэн. Энэ ч одоо дөрвөн хэмжээ эхний индексээр нь дөрвөн хэмжээсээ индекс дивергенц авч байгаа. Тэгээд ламдагаар аваад тэгээд бүгдийг нэмнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ болохоор ч зүгээр жирийн уламжлал авдаг оператор байж байна. За тэгэхээр ийм юм бол юу болох вэ гэдгийг харъя. За ламда гэдэг маань
мөрийг дугаарлаж байгаа тийм. Ламда гэдэг нь мөрийг дугаарлаж байгаа. Тэгэхээр чинь яг бидний нөгөө түрүүний ярьж ирсний эсрэгээр ингэж явна гэсэн үг чинь одоо. Мөн үү? Ламда гэдэг чинь. Өмнө тэр оператор ялга байхгүй л тийм. Тэгшинтэй модус байсан болохоор. Одоо болохоор ингэж одоо өөрөөр хэлбэл энийг D0-оор үйлчлээд, энийг D1-ээр үйлчлээд, энийг D2-оор үйлчлээд, энийг D3-оор үйлчлээд тэгээд хооронд нь нэмнэ гэсэн тийм. Тэр тийм юм ярьж байна. Тэгэхээр за энэ дээр нөгөө тэмдэг нь өөрчлөгдөг байгаа юм чинь зүгээр Е-ийн дивергенц гарчна. Эхний одоо хугацааны байгуулагч нь Е-ийн дивергенц гарчна. За энд юу болох вэ гэхээр Е1 гээд нэмэх тэмдэгтэй байна мөн үү? Тэгснэ хасах D2 нь хасах B3 дээр үйлчилсэн бол тэгэхээр тэр юм чи яг эсэргээрээ болчихж байгаа. Тэгэхээр энэ дээр хасах тэмдэгтэй B-ийн оратор нэмэх нь Е-ийн хугацаагаар асуулна. Ийм байх гэсэн. За тэгэхээр одоо нэг Максвеллийн тэгштгэл зүгээр 3 хэмжээстэй хэлээр бичсэн Максвеллийн тэгштэд хангагдаж байхын тулд яг л энэ чинь өөрөө эхнийх нь ороо байх хэрэгтэй тийм. Энд болохоор юу болчих вэ? Тэгэхээр хасах тэмдэгтэй J гэсэн вектор болчихж байгаа. Одоо энэ тэгштгэлээс энэ Максвеллийн 4-р тэгштгэлээс. За тэгэхээр эндээс бид нар юу харж байна гэхээр энэ хоёрыг нийлүүлээд одоо энэ чинь эндээс ингээд эхнийх нь дивергенц авчих шин доороо индекстэй нэг вектор орж ирж байна. Ямар нэг дөрвөн хэмжээстэй векторын коварент байгуулагч гарчихна гэсэн. Тэгэхээр тэр вектор нь мэдээж юу вэ гэхээр дөрвөн хэмжээстэй гүйдлийн нягтын вектор гэсэн тийм. Тэгээд энэ дөрвөн хэмжээстэй вектор чинь юу гэсэн. Эндээс одоо бид нар харж байна. Эхний байгуулагч нь хугацааны байгуулагч нь зүгээр цэнгийн нягт. Тэгээд орон зайн байгуулагч нь болохоор хасах тэмдэгтэй гүйдлийн нягтаар өгдөг. Тэгээд энэ чинь доороо индекстэй байна. Тэгэхээр хэрвээ эндээс бид нар дээрээ индекстэй гүйдлийн нягтын вектор тодорхойлъё гэвэл өөрөөр хэлбэл тэр яг өгөгдсөн тэр векторын контрвариант байгуулагчдыг өгөх юм бол тэр арталтанд хасах тэмдэг тавих хаалгүй гэсэн зүйл нэмэх тэмдэгтэйгээр ингээд тодорхойлж байна. Тэгэхээр яг үүндээ жинхнээсээ ч гэх юм уу цэнгийн нягт гүйдлийн нягт хоёрыг аваад зүгээр ингээд дөрвөн хэмжээстэй вектор бичиж чад дараалуулж бичээд ингээд дөрвөн хэмжээстэй вектор болгочих юм бол тэр маань яг жинхнээсээ дөрвөн хэмжээстэй векторыг ийм дөрвөн тоо ингээд тавьчих юм бол тийм эднэрийг хэмжээд тэгээд тэр дөрвөн тоо нь яг дөрвөн хэмжээстэй ийм дөрвөн хэмжээстэй векторын контрвариант байгуулагч мэтэр хувирна гэсэн үг. Тэгэхээр чи энэ чинь нэг яг Лоренц хувиралтаар хувирна. Өөрөөр хэлбэл юу гэдгийг одоо цэнгийн нягтан заримдаа гүйдлийн нягтаар хойлдог ч юм уу явж байгаа цэник зүгээр хөдөлгөөнгөө байгаа цэник нэг тоолны системд хөдөлгөөнгөө цэнгийн нягт байж байгаа гүйдлийн нягт нь 0 тэгвэл хөдөлж байгаа системээс харахад тэр нь ямар хэмжээний гүйдэл мэтээр ажиглагдах вэ гэдгийг шууд Лоренц хувиралтаар өгдөг гэсэн үг шүү дээ. Эндээс гарч ирсэн гэсэн. За тэгэхээр одоо яг хөө гэхээр одоо энэгээр бас бид нар энэ Максвеллийн тэгшийг бичиж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл new гэсэн хоёр индексийг new гэсэн индексийг дээш нь өргөе гэвэл Максвеллийн тэгштэй нь юу болох вэ гэхээр ийм болно гэсэн. Ийм болно гэсэн тийм. Тэгэхээр юу болж байна? Ерөөсөө дөрвөн хэмжээстэй Максвеллийн тэгштэй ингэж бичигдэж. Ингээл бол. Тэр хоёр юм байсан. Ингэж чинь тэгээд нөгөө хоёр нь болохоор нөгөө хоёр Максвеллийн тэгшний бид нар ярьсан. Энэ тодорхойлолтоос шууд гарч ирсэн. А гэсэн дөрвөн хэмжээстэй вектор юу ковектор байж байгаа. Тэгээ энэгээр F гэсэн тодорхойлоод тэгээд F-ийг ийм тэгштэл хангадаг байх ёстой гэж шаардах юм бол тэгэл нөгөө Максвеллийн олж бүгдээрээ болчих гэсэн. За яг эндээс бас ийм юм хэлж болно. Хоёр талаас нь дахиад дивергенц авч ньюгээр ингээд тийм бол энд юу болж байна? New lambda f lambda new гэдэг энэ юу болох вэ? Энэ болохоор noise болно. Яагаад гэвэл
энэ чинь эсрэг тэгшимтэй тензор байгаа шүү дээ. Энэ. Тэгэхээр эсрэг тэгшимтэй тензороос мөрөөр нэг дивэргийн цаваад багнаар нь дахиад дивэргийн цаваад юм бол энэ чинь тийг болчих. Тэгэхээр цаана шалгаж үзье. Энэ чинь цаана юу юм бэ гэхээр зүгээр л семиг хадгалах хууль байхгүй. Энэ юу гэж юм? Тэр байгуулагчдаар нь бичих юм бол ороогоос хугацаагаар авсан уламж нэмэх нь зүгээр 3 хэмжээстэй нойл гэсэн юм байна. Энэ чинь зүгээр максимум хэвчлээс гардаг шүү дээ. Тэрийг л зүгээр 4 хэмжээстэй хэлээр илэрхийлэл ингэж юм гэсэн. Ингэж биш юм гэсэн. За Максвеллийн тэгшлэл ингэж бичигддэг юм байж тээ. Одоо тэгэхээр яах вэ гэхээр энэ Максвеллийн тэгшлэлээ Лоренц хувиргалтаар тэгшлэлийг нь хэлбэр хадгалагддаг гэдгийг одоо хэдүүлээ харцгаая. 4 хэмжээстэй хэлээр. Тэгвэл яаж бичих вэ? Бид нар өмнө гэрийн даалгаварт бүгдээрээ хийсэн л дээ. Максимум хэмжээр тухайн Лоренцийн хувиргалтын тухайн тохиолдолд тэгээ одоо 4 хэмжээстэй хэлээр яаж амархан бичигдэх нэ гэдгийг харъя. За тэгэхээр тэрнээс өмнө яах вэ гэхээр хэдүүлээ энэ covariant векторын covariant байгуулагчдыг хувиргадаг Лоренц хувиргалт байгаа шүү дээ. N гэж нэрлэсэн. Тэгэхээр за контравариант байгуулагчд болохоор жирийн Лоренцийн хувиргалтаар хувирдаг. Энэ яг нөгөө x юутай байрлал хугацаатай адилханаар энийг Лоренцийн матрис гэдэг нь хэлж байна. За тэгвэл covariant байгуулагч нь юу болох вэ гэхээр за covariant байгуулагч бол зүгээр тодорхойлт ёсоор ингээ Minkowski метрикийг ашиглаад энэ юуг нь юм индексийг ингээ дээш нь доош нь болгоод байгаа шүү дээ. За одоо тэгэхээр covariant байгуулагчид яаж хувирдаг вэ гэх юм бол ийм юм. Ийм юм байгаа. За тэгээ одоо энийг дахиад индексийг нь доош нь болгоод бичиж. Тэгэхээр бид нэр хаа. Ийм болно тийм ээ. Тэгэхээр одоо энэ байгаа юм байна шүү дээ. Энэ чинь covariant байгуулагчдыг хувиргадаг Лоренц сургалт гэсэн үг байхгүй юу? Энэ нь болохоор бидний юу гэж нэрлэдэг? Энийг болохоор new strich new гэдэг m гэдэг матрис гэж яриад байгаа шүү дээ. Тэр m гэдэг матрицаар доороо индекстэй юмуд бол дандаа энэ m-ээр хувирдаг. Дээрээ индекстэй юмуд болохоор энэ lambda гэдэг Лоренц өөрөөр нь хувирдаг тийм юмуд болж байна. За тэгээд Лоренц хувиргалтын дахиад нэг том юм биччихье. Лоренц хувиргалтын гол тодорхойлж байгаа юм нь болохоор ийм юм байж байгаа. Ийм тэгшлэл байгаа. Ийм тэгшлэл байгаа тийм ээ. Лоренц хувиргалт гэдэг юу юм бэ гэхээр Minkowski метрикийг хадгалдаг тийм. Та нар ингэж төсөөлж болно. Одоо энэ чинь нөгөө штрихтээс энэ ерөнхийдөө бол энэ n чинь бараг л лambдатай уруу маягийн юм байгаа байхгүй юу? Ламдагийн эсрэг явж байдаг тийм ээ. Ламда нь бол штрихгүй юмнаас штрихтэй юм руу явуулдаг байсан бол нөгөө covariant байгуулагч дээр ирэхлээр ламда нь штрихгүй болгож хувирдаг болчиход. Тэгээд нөгөөдгийг нь олдлоо тэрний уруугаар нь хөгжүүлэх болж байгаа. Яг эсрэг явъя гэвэл. Тэгэхээр энэ нөгөө үг нь тийм байгаа ш. Нэг нь эсрэг хувирдаг, нэг нь дагаж хувирдаг гэсэн covariant contravariant. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр штрихтэй нэг энэ ламдагаар хөгжүүлэхээр
штрихгүй болгож хувирж байна. Тэгээд яг адилхан уул нь бол яг энэ чинь энэ eta гэдэг юм чинь нэг ерөнхий тийм covariant 2 индекстэй covariant tensor байсан бол ингээд хувирхлаар эндээ штрихгүй тийм юуных нь байгуулагч нь гарах хэвээр. Тэгэхдээ бид нар энэ дээр яаж нэг гэхээр энэ lambda гэдэг чинь маш тусгай тийм матрицууд яадаг матрицууд гэхээр ингээд хувирхлаар энэ eta-гийн байгуулагч нь ерөөсөө өөрчлөгддөг. Нөгөө нэг хасах гэсэн матриц чинь ерөөсөө хэвээр байгаад тийм хувирхлуудыг л бид Лоренц гэж яриад байна. Тэгэхээр яг үнэндээ болвол энэ нөгөө Minkowski метрик маань бас л хоёр индекстэй covariant tensor байж байгаа. Тэр tensor нь бол уул нь хувирж байгаа Лоренц хувирхлаар. Гэхдээ хувирсан бүртлөө хувирхтаа юу нь өөрчлөгддөг, тоон тэр утга нь өөрчлөгддөг тийм л tensor байна гэж. Тэрнтэй харьцуулах юм бол нөгөө манай цахилгаан солон зоорны Faraday tensor болохоор хувир тоонууд нь шал өөр болоо явчих. Нэг системээс нөгөө рүү орох. Энэ бол M-ээр хоёрддаг юм гэж байна. Ийм. За тэгээ M нь бол энэ дээр өгөгдсөн байна манай. Тэгэхээр одоо энэ асуултыг энэ M нь ламдагаар яаж өгөгдөх вэ гэсэн энэ асуулт. Одоо энэ томыг хэлээд байгаа. Яг ламдагийн уруу юм уу юу юм те. Нэг ийм тухайн тохиолдолд бид нар энийг ашиглаад нэг томыг гаргацсан байна өнгөрсөн хичээлээр. Өнөөдөр одоо тэр томьёогоо ерөнхий хэлбэрээр батлах гэж байна. За тэгэхээр зүгээр хэдүүлээ матриц хэлбэрээр бичээд үзье л доо. Энэ юу вэ шүү дээ? Энийг матриц хэлбэрээр бичвэл ийм болно тийм ээ. Ламда нь 2-д орсон байна. Тэгэхээр матриц хэлбэрээр бичгээр чинь ламда, eta, ламда энэ талдаа юутай хөрвүүлэх үйлдэлтэй. Тэгэхээр энэ бол матрицаар бичвэл иймэрхүү юм болно. Индексгүй матриц хэлбэрээр бичвэл. Тэгээ эндээс юу болж байгаа гэхээр eta ламда тэнцүү ламдагийн хасах t eta болно тийм үү. Хоёр талаас нь хасах t гэдэг юм болохоор зөвхөн хөрвүүлсэн матрицын уруу болж байгаа. Хөрвүүлсэн матрицын уруугаар үржүүлээд уруугаар хоёр талаас нь үржүүлэх гэсэн тийм болно шүү дээ. За тэгээ эндээс юу болох вэ гэхээр m нь тэнцүү eta ламда eta хасах нэг энэ томьёог шүү дээ. Eta ламда энэ чинь eta-гийн уруу байгаа шүү. Тэгэхээр энийг ингээд зөвхөн матриц хэлбэрээр бичих юм бол ийм юм болно гэсэн. Тэгээд цааш нь явах юм бол eta ламда гэдэг энэ байна те. Энд биш eta ламда гэдэг. Энийг нь eta-гийн хасах те eta-гаар соличих юм бол энэ eta-гийн хасах нэгтэй eta нь хураагдаад энэ зүгээр ламда хасах те гэж гарна гэсэн. Тэгэхээр яг үүндээ бол энд би тэр юу тавьсан хаалт тавьсан учраас болохоор яг ламдагийн уруу бас биш гэхдээ ламдагийг хөрвүүлснийх нь уруутай тэнцүү байдаг. Ийм. Ийм болвол тийм юм яаж гэсэн. Одоо ч нөгөө юугаа хийх гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энийг за одоо хэдүүлээ шууд нөгөө F-ийн хувиргаар үзье. F дээрээ индекстэй юм яаж хувирах вэ? Тэгэхээр энэ чинь дээрээ индекстэй юм чинь Лоренц хувирхлаар хувирна шүү дээ. Шууд ламдагаар өөрөөр нь хувирна гэсэн. Mu ламда mu тэгээд F mu байдалтай хувирна гэсэн үг тийм. За тэгээд нөгөө Максловынхаа текстийг бичих гээд байна. Тэгэхээр нөгөө доороо индекстэй ийм юм яаж хувирах вэ гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Ийм юм болохоор чинь M-ээр хувирна. Доороо индекс дифференциал оператор. J маань болохоор
гүйдлийн нягт маань болохоор бид нар дээрээ индексээр авсан юм чи мэдээж Лоренцороо өөрөөр нь хавар гэсэн. За одоо бүгдийг нь эвлүүлээд Максвеллийн тэгштгэл штрихтэй координатын системд яах вэ гэдгийг харъя те. Эндээс нөгөө төрөө шилжих юм. За тэгэхээр тэр m нь орж ирнэ. Эхлээд бүх юмнуудаа биччихье. Энэ differential operator-ыг хувирах юмнаас differential operator-ыг хувирахтаас m гарч ирнэ. За дараа нь одоо энэний хувирахтаас энэ хоёр ламда гарч ирнэ. Ламда mu штрих mu тэгээд ард талд нь ламда ийм байна. Үнэ. Тэ. За одоо энийг харах юм бол энд юу болж байна гэхээр энэ m гэдэг чинь ламдагийн уруу байгаа тийм ээ. Уруугийн транспоз байгаа. Тэгэхдээ транспоз гэхдээ бид нар энэ m чинь яаж харьцаж байсан? Энэ ламда чинь энэ ламдатай ламдатай үржүүлэхлээр энэ юу гэдэг m гэдэг маань чинь өөрөөр нь яг үржүүлэхэд яадаг вэ гэхээр энэ ламдагаар энэ дельталийн ламда гэсэн индекстэй ард талын вектор холбогдчихэж яг m-ээр үржүүлэгдэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энд m-ийн доотлолын индекс энэтэй холбогдоод үржүүлэгдэж байна гэдэг чинь үг үг гэхээр энд болохоор яг m гэдэг матрицын хөрвүүлснээр нь үржүүлээд байна гэсэн энд. Үнэ. Тэгэхээр чинь m гэдэг матрицын хөрвүүлсэн чинь яг ламдагийн уруу шүү. M чинь ламдагийн хөрвүүлсний уруу юм чинь. Тэгэхээр энд юу гарах вэ гэхээр энэ дельта гарна гэсэн. Дельта ламда mu гарна гэсэн. Үнэ. Яг уруугаараа таарна. За ламда mu гарна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр энэ ламда гэсэн индексийг mu-гээр солино гэсэн. Энэ ламда гэсэн индексийг энэ дельта Кронекерийн дельта гарна гэдэг чинь. Ламда mu штрих mu mu f mu мөн. За тэгээд штрих координатын систем Максвеллийн тэгшлэл хангагдаж байгаа шүү дээ. Тэр чинь энэ чи юу лээ? J mu болно гэсэн. Штрих хүү. Тэнцүү ламда mu штрих mu J mu гэсэн. Энэ юу лээ? Одоо энэ чинь бол яг нэг гүйдлийн нягт маань штрихтэй координатын систем, штрихтэй тоолын системээс яаж хараад вэ? Энийг хэлсэн гэсэн. Тэгээ одоо юу гарч байгаа юм гэхээр штрихтэй тоолын системд Максвеллийн тэгшлэл маань бас хангагдаж байна гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо энэ чинь ерөөсө бүхлээр нөгөө нэг бидний гэрийн даалгаварт хийгээд байсан юу шүү дээ. Максвеллийн тэгшлийг ингээд нөгөө Лоренц урлах хийхэд штрихтэй дээр нь яг адилхан гарч ирсэн шүү дээ. Тэрийг л одоо дөрвөн хэмжээсээ хэлээр илэрхийлсэн энэ байна. Мэдээж энийг хийхин тулд бид өмнө зөндөө бэлтгэл хийсэн л дээ тийм. Яг зөвхөн хоёр хүн. Тэр бэлтгэлийн дараагаар ингээд хоёр мөр бичээд юунд шууд гарчиж байна. Тэр Максвеллийн тэгшлэл хэлбэрээ хадгалдаг гэдэг юм гарч байна гэсэн. За одоо хэвдүүлээ юу яа. Максвеллийн тэгшлэл болчлоо. Одоо тэгэхээр Лоренц хүч гэдэг юм байгаа шүү дээ. Тэрийг Максвеллийн тэгшлэл гэдэг маань цахилгаан соронзон орны хууль зүйл тийм ээ. Өөрөө яаж өөрчлөгдөх вэ? Цэнгийн нягтаас хамаарат, гүйдлийн нягтаас хамаарат ямар цахилгаан соронзон орон үүсэх вэ гэдгийг хэлж байна. Одоо тэгвэл нэгэнт үүссэн байгаа цахилгаан соронзон орон эргээд цэнхтэй яаж нөлөөлөх вэ гэдэгт болохоор Лоренцийн хүчний томьёогоор илэрхийлэгдэж байгаа. Лоренцийн хүч G-ийн бидний нөгөө юун дээр болохоор чинь Лоренцийн хүч чинь ийм хүн байгаа. Одоо классик онцлчих юм уу те. F чинь юу гэдэг вэ? Q E нэмхэн QV ийм юм байгаа шүү дээ. Одоо энийг дөрвөн хэмжээстэй үед юу болох нь гэдгийг бичиж. Дөрвөн хэмжээстэй динамик төр дөрвөн хэмжээстэй хүч ч юм уу тиймэрхүү юм гарч ирэх хэрэгтэй гэсэн үг тийм. За тэгээд ингээд харахаар яаж вэ? Энд V гэсэн юм байж байна тийм. Биднес дөрвөн хэмжээстэй хурд гэж юм байгаа шүү дээ. Дөрвөн хэмжээстэй хурд маань болохоор эхний байгуулагч нь юу гэдэг вүлээ? Гамма мөн үү? Гамма тийм. Өндөө. Гамма тэгээд гамма V гэдэг үстэй. Ийм байдаг тийм. Тэгэхээр энэ дээр нэг тиймэрхүү юм байх шиг санагдаж байна уу?
Одоо энэ дээр энэ ард талын энэ V гэдэг чинь болохоор энэ дөрвөн хэмжээстэй ордны огторгон байгуулагч байж байна. Хугацааны байгуулагч нь болохоор зүгээр л нэг юм тоо шиг шахав байл. Тэгэхээр тэр нь энд ирээд байгаа юм шиг. Тэгэхээр бид нар юу үзэх вэ гэхээр одоо энэ EB2 чинь болохоор нийлээд нөгөө парадигм тензор болж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг ийм авч үзье. Ийм авч үзвэл бараг л таах гэдэг шиг боз. Тэрнээс гадна мэдээж ийм авч үзнэ гэдэг чинь юу гэсэн үг гэхээр нөгөө энэ Лоренцийн хүч эсвэл цахилгаан солонзон оронд сэнхтэй бөмбөгийн хөдөлгөөний сэнхтэй бөмбө хөдлөх хууль зүйн болохоор ямар ч тоолны инерциал тоолны системээс орсон адилхан байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тийм хаанаас ч арсан адилхан хэлбэртэй байдаг хууль зүй бичгийн тулд бид нар дөрвөн хэмжээстэй хэмжигдэхүүнүүдээр энэ үнэндээ бүгдийг илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ болохоор нэг юм хялбархан юу болж байгаа. Хамгийн түрүүнд баг энэ томыг хангуулах нэг иймэрхүү юм байж магадгүй гэсэн таамаг төрхөөр байна. За тэгэхээр энийг одоо цааш нь бичиж. Энэ ч болохоор E1, E2, E3 хасах E1, хасах E2, хасах E3 0. За одоо нөгөөхөө юу гэлээ? Хасах B3, B2. Хасах B3, B2, B3 0, хасах B1, B1 биш ээ. Хасах B2, B1 тийм үү? Өндөө. За тэгээ энэ дээр болохоор юу болно гэсэн гамма V1, гамма V2, гамма V3. Энэ үйлдэл чинь одоо энэ шүү дээ тийм. Матс векторыг үржүүл. За тэгээ ингэ үржүүлэхээр дөрвөн байгуулагчтай юм гарах хэрэгтэй тийм. За тэр нь юу болж ирэх вэ? За хамгийн эхлээд эн чинь ингэж үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр чинь энэ зүгээр гамма V E-ийн скалаар үржиж байгаа биз? Энд дээр. За дараа нь ингэж үржүүлнэ гэхээр хамгийн түрүүнд хасах гамма E1 болох нь байна. Тэгээд гамматай V2 хасах гамматай V2 V3-тэй дэмхэн гамма V3 V2 мөн үү? За одоо дараа энэ үржигдэнэ гэхээр чинь хасах гамма E2 за V3 нь V1-тэй харьцах нь байна. За ийм. За энд хасах гамма E2 тэгээд хасах B2 нь V1-тэй харьцах нь байна. За иймэрхүү болж байна. Хаана? Энэ. E3 мөн үү? E3. За одоо бүгдээр энийг гоёор бичиж вектор маягтайгаар. За хамгийн эхнийх нь бол яг гамма E гүрчхний E байж байна. За ард талд энд одоо юу вэ? Энэ гуруулаа нийлээд нэг юм векторын байгуулагч таах хэрэгтэй. Хамгийн түрүүнд мэдээж хасах гамма E гэсэн нэг вектор байна, тий? Тэгээд нэмэх юм хасах нь нэг оротор юу гэж оротор нэг вектор үржүүлэлттэй маягийн юм баг шүү. Одоо энэ дээр шил за гамма бүгдээр гамма бол хаалтны өмнө гарчна. За тэгээ юу вэ гэхээр чинь энэ дээр V2 юу гэдэг лээ? Эхний байгуулагч нь V2 B3 байдаг. Тэгэхээр хасалтанд тавих юм бол энд яг V гүрчхэн B гэсэн вектор байна. За тэгээ харах юм бол энд нөгөө хуучин Лоренцийн хүч мөн энэ дотор байж байгаа биз? Хуучин Лоренцийн хүч. Тэ? Лоренцийн хүчний байгуулагч гэв. Энийг мэдээж Q-гээр үржүүлнэ шүү дээ урт талд нь. Ямар цаник байна. Гэхдээ урт талдаа гамматай юм гараад ирсэн. Гэхдээ хасах тэмдэгтэй. Өөрөөр хэлбэл ийм болчихлоо. Гамма V цэг E хасах тэмдэгтэй гамма E дээр нэмэх нь V гүрчхэн B маягтай ийм болчихж байгаа. Энд нь болохоор нэг хуучин
хүч гараад ирсэн. Тэгэхээр юу болж байгаа гэхээр одоо бид нар цэнгийн хөдөлгөөний тэгшдэглийг яаж бичих вэ гэдгийг таамаглах нэг таамаглал гарч ирж байна. Таамаглал. Нэлээд боломжтой таамаглал. Тэр нь юу вэ гэхээр дөрвөн хэмжээстэй импульс байж байна. Одоо энийг үржүүлэхээр энэ хоёрыг үржүүлэхээр доороо индекстэй юм гарч ирж байгаа биз тий? Гарч ирж шүү дээ. Тэгэхээр чинь дөрвөн хэмжээстэй импульс одоо ямар нэг юмтай тэнцвүүлэх гэвэл доороо индекстэй юм бичих хэрэгтэй гэсэн. Тэгээ энийг нөгөө Lorentz covariant байхаар бичих юм бол яах вэ гэхээр Lorentz invariant байхаар бичих юм бол хугацаагаар биш юугаар уламжлах хэрэгтэй. Хувийн хугацаар авах хэрэгтэй тий? Мэдээж ингэж зөв тэгшлэл гарч ирнэ. За тэгээ энэ талд нь болохоор Q, F, mu, V nu гэсэн юм тэгшлэл. Одоо энэ маань болохоор нэг классик дээр юу орлох вэ гэхээр чинь энийг орлоно гэсэн. Энийг орлох хэрэгтэй гэсэн. Тэ? Тэгэхээр энийг хамгийн бага одоо юу хийгээд хамгийн бага өөрчлөлт хийгээд тэгээд дөрвөн хэмжээстэй Lorentz covariant байхаар өөрчлөе гэвэл тэр гарч ирэх нь ойлгомжтой байна. Тэ одоо энэ дээр нэг жоохон өөрчлөлт байгаа л даа. Жишээлбэл урт тал нь гамма орцсон энэ. Гэтэ тэр гамма ч нөөрөө хурд баг үед нэг байдаг учраас энэ эндүгээр шилжих гэсэн. За одоо тэгэхээр энэний ард юу байдаг гэдгийг хэдүүлээ санацгаая. За доороо индекстэй импульс гэхээр чинь ингэнэ гэсэн үг. Ийм байдаг те гамма m тэгээд дээрийн индекстэй бол яадаг вүлээ? Гамма m v байдаг те. Гэхдээ доороо индекстэй болгосон чинь тэрний урд хас системийг орно гэсэн. Ийм гэж. Тэгээ нөгөө талаас энийг яаж бас бичдэг вэ гэхээр бид нар энийг нь энерги байдаг те. Хамгийн хугацааны байгуулагч нь энерги. Хэдүүлээ бичмэл d-гээр бичиж яагаад гэвэл цахилгаан орны e гэдэг байгаад байгаа учраас энергийг бичмэл e-гээр бичиж. Тэгээд энэ хас тэмдэгтээ гурван хэмжээстэй импульс гэж. Одоо энэний байгуулагч шим энийг бид нар гурван хэмжээстэй импульс гэж тодорхойлсон шүү дээ. Дахиад шинээр хуучин импульс болохоор EMB байж. Энийг гаммагаар үржүүлэхээр яг шинэ импульсийн гурван хэмжээстэй импульсийн тодорхойлолт болж байна. За тэгээд энэ 5-аар авсан уламжлал чинь ямар юм байдаг вүлээ? Энийг зөвхөн хугацаагаар авсан уламжлалаар илэрхийлье гэвэл яах вэ? Өмнөө зөвхөн гамматай тий? Ийм байна. Мэдээж одоо энэ ингээд бичиж харахад гоё ч гэсэн хувиргалын хууль мөл нь ямар ч тоглох системд бичсэн яг энэ хэвээрээ бичигдэн л дээ. Тэгэхдээ тооцоо моцоо хийхийн тулд мэдээж бид нар чинь энэ хугацаа руу орно шүү дээ. Тэгэхээр энэ эдгээр бас хэрэгтэй болно гэсэн. За тэгэхээр одоо энэ тэгштгэлийн хамгийн 0 дугаар байгуулагчийг бичээл та. 0 дугаар байгуулагчийг бичих юм бол энэ e гэх юм байна. Гамма d e dt тэнцүү. Нөгөө талынх нь 0 дугаар байгуулагч гэр чинь q тэгээд энэ байж байгаа. Энэ гамма v үржих нь e. Өөрөөр хэлбэл энергиэс хугацаагаар авсан уламжлал нь q v e вэ. Энэ хуучин том байдал том шүү. Одоо цахилгаан соронзон орон дотор цахилгаан соронзон орон дотор мэдээж соронзон орон нь ерөөсөө ажил хийхгүй тий. Дандаа перпендикуляр хурдан перпендикуляр учраас тухайн цэнгийн хөдөлж байгаа цэнгийн энергийн өөрчлөлт нь зөвхөн эндээс хамаарна. E-г үржих нь V гэдэг. E нь V-гийн перпендикуляр чиглэлийг ажил хийхгүй тий. Энэ бол яг энерги өөрчлөлтийг хэлдэг том яа байж зөв 0 дугаар байгуулагч. За октогон байгуулагч болохоор октогон байгуулагч хийх 1 2 3. За энэний октогон байгуулагчийг одоо бичигвэл эндээс яана гэсэн үг. 5-аар уламжлаа гэсэн. За хасах тэмдэгтээ гамма dt пгээр бичиж. Тэг энэгээр бичиж. Энэ олон юм орлох уу тэр пэг. Тэнцүү
Q тэгээ гамматай хасах тэмдэгтэй байна бас. Тэнд. Гамматай E дээр нэмэх нь B-г үлдчих нь B гэсэн юм байна. Тэ. Тэгсэн чинь гамма бас практичж. Тэгэхээр одоо хөдөлгөөний тэгштгэл маань QE нэмэх нь QB үлдчих нь B. Ийм болчих. Тэгэхээр энэ дэр классик тэгшгэлтэй харьцуулахад ямар өөрчлөлт байна? Энэ бараг л адилхан байгаа. Ганцхан өөрчлөлт байгаа. Тэр нь болохоор энэ P-ийн тодорхойлолт өөрчлөгдсөн. Энэ P дотор чинь өмнө нь бол энэ P чинь зүгээр MV байсан шүү дээ, тийм классик он байвал. Одоо болохоор удаа гамматай байна. Тэр л өөрчлөлт. Өөр юу ч байхгүй. Тэгэхээр яг хоо ингэж бас хүмүүс ингэж бас ярьдаг шүү дээ. Хурд нэмэгдэхээр масс нэмэгдэнэ гэдэг. Тэр нь болохоор энэ уртлын гаммагаар энэ хоёрыг нийлүүлээд юу гэдгийг одоо relativistic mass гэдэг юм уу? Тийм нэр өгчих юм бол хурд нэмэгдэх болсон масс нь ихсээд байгаа. Масс гэх юм одоо инерц чанар нь ихсээд байна гэсэн үг тийм. Тэр нь одоо энэ тусгагдсан байна. Тэгэхээр тэрнээс өөр ямар ч ялгаа байхгүй. Класс онтой харьцуулах юм байна шүү дээ. Масс өссөн метр үйлчлэн гэсэн үг. Эсвэл тэгэхээр орчин үед болохоор энэ чинь масс өссөн гэж зүгээр ярьдаг одоо юу гэдэг албан ёсны бус байдлаар ярьдаг болохоос яг тэгж үзэхгүй. Энэ зүгээр Ньютоны хууль энэ хөдөлгөөний тэгштгэл өөрөө өөрчлөгдсөн гэж үзэж байна. Масс гэх M нь бол масс гэхээр бид нэг 50-ны массыг гэж ярина. Тэгээд энэ урд нь янз бүрийн өөрчлөлтүүд байгаа юм шиг болвол тэр нь бол хөдөлгөөний тэгштгэл шингээж өгөх хэрэгтэй. Тэр өөрчлөлтүүдийг хадгалах ёстой юм нь болохоор шин тэр тэгшгэлийн хэлбэр хадгалах байхгүй. Одоо энэ тэгшгэлийг бол ямар ч тоолны системд бичиж болно. Хүчнэтэй байна. Гэхдээ нэг жишээлбэл импульс нь нэг бит одоо цэник ингээд байж байгаа хэрэг тэр 50 байгаа системд нь шилжчихвэл импульс нь 0 байгаа шүү дээ. 0 за импульсийнх нь энэ орон зай байгуулагчд нь 0 байгаа шүү дээ. Хөдөлж байгаа системээс харахад энэ импульсийн орон зай байгуулагч нь 0 биш байна. Тэгэхээр энэ байгуулагч нь бол өөрчлөгдөн. Тэгэхдээ энэ хууль зүйн өөрчлөгдөхгүй байхгүй. Энэ тэгшгэлийг бол бид нэр хаанч бичиж болно. Тэгэл тэрийг бодоод тэр системд энэ тэгшлийг бодоод хамаг хариуг нь гаргаад байна. Тийм чинь нөгөө ордоо одоогоор тийм лоренц хүчээр бүрээд ингээд хөтлөлт хийж байгаа юм харагдаж байна. Нэг талын систем нөгөө цэгмаг ингээд орон хүчинд орсон юм хөтлөлт гэдэг. Нөгөө талын систем цэгмаг байранд орсон гэдэг. Тэгээд энэ хоёроос хадгалагдах одоо хадгалтай зүйлсийг цаана ингээд хадгалагдах үйл өөрчлөлт юм бэ? Үйл өөрчлөлт юм нь харин тэр л багхгүй. Үйл өөрчлөлт юм болохоор энэ цахилгаан орон зайны хууль зүй энэ байна. Тэгээд дээрээс нь нөгөө Максвеллийн тэгшлүүд байгаа шүү дээ. Тэд нар ч нь бол байж байна. Тэгэхээр нэг талаас харахад ямар ч хүч үйлчлэхгүй ингэж байж байна. Нөгөө талаас хөдөлж байгаа юмнаас харахад хүч үйлчлээд байна. Тэгтэл тэр нь мэдээж юу яах ёстой шүү дээ. Одоо хөдөлж байгаа юмнаас харахад жишээлбэл яг тэр хөдөлж байгаа системийн эсрэг хурдаар хөдөлж байгаа юм шиг харагдах ёстой гэсэн үг тийм. Үнэ. Тэрийг нь бий болгохын тулд одоо энэ П цахилгаан соромжоо орон чинь бүгдээрээ яаж хийж байгааг хувираад тэгэл яг тийм нөхцөл байдал үүсгэхээр хувирах хэрэгтэй. Тэр нь болохоор энэ лоренц сургалаар үүдсэн. Лоренц сургалаар хувирж байвал энэ хууль зүйч нэг хэвээрээ байж байгаа байхгүй.
Дөрвөн хэмжээсэн уртууд invariant байна. Тэгээд бас энэ критикс юм байна. P invariant биш шүү дээ. P invariant гэх юм аа юу гэх юм. Энэний байгуулагч өөрчлөгдөн шүү дээ. Нэг системээс нэг урт нь хэвээрээ гэхдээ урт нь яг P биш шүү дээ. Урт чинь зүгээр P-ийн нэг л харагдаг, нэг л одоо юу гэдэг. Өөрөөр хэлбэл P гэдэг чинь дөрвөн байгуулагчтай байна. Урт гэдэг чинь нэг л тоо. Тэгэхээр зөвхөн уртыг нь өглөө гээд энэ P чинь бүрэн тодорхойлогдохгүй. P-ийн бүх байгуулагчдыг өгж ижил P нь бүрэн тодорхойлогдсон. Уртыг нь өгөх юм бол гурван байгуулагчтай өгнө гэсэн. Тэгэхээр чинь цаана бас өөр юм байгаа. Зөвхөн урт вектор гэдэг чинь зөвхөн урт биш шүү дээ. Чиглэл нэг байж байна тийм. Тэгэхээр чиглэл нь яг аль тоглолтын системээс харснаас хамаарч өөрчлөгдөнө. Тэгэхээр тэр чиглэл одоо вектор гэсэн нэг бие даасан юм байж ш. Одоо шиг нэг вектор ийшээ харсан байна. Хажууд нь өөр нэг вектор. Тэрнтэй ортогонал вектор байж байна тийм. Энэ ойлголт чинь бол хадгалагдсан шүү. Ямар ч тоглолтын системээс харсан. Тэгэхээр чинь зүгээр зөвхөн уртаар нь асууж бол урт нь бол мэдээж хадгалагдана. Өөрөөр хэлбэл ингэж чинь өөрөөр хэлбэл ингэж юм гэсэн үгтэй цаана нэг тийм дөрвөн хэмжээстэй бодит байдал байж байна. Гэтэ тэрийг бид нар шууд харж чадахгүй заавал гурван хэмжээстэй юмнаас тэгээд дээрээс нь ингээд хөдөлгөөнгүй системээс ажиглана, хөдөлгөж байгаа системээс ажиглана гэх мэтчлэн одоо жишээл жирийн геометрс л одоо чинь би эндээс нэг харж байна, эндээс нэг харна. Тэрнээс яг одоо ингээд юу гэдэг яг байгаа байдлыг ингэж мэдэрч чадахгүй байхгүй. Тэр байгаа байдлыг нь мэдэрнэ гэдэг нь л энэ бүх системээс харсан ямар ч хамаагүй тоглолтын системээс эндээс харахад ийм байсан бол нөгөө талаас нь харахад тэгж харагдана гэсэн тийм тэр хууль Лоренц ойлголтыг өгчөж штеп. Тэр нь одоо тэр бүгдийг нь харж байгаа байдал нь тэр байхгүй. Бидний оролдлого. Тэгэхээр чин болчихж байгаа үстэй. Эндээс харахад ийм харж байгаа. Энэ талаас харахад ямар байх вэ гэсэн бодлого байх юм бол Лоренц ойлголтоо хийгээл мэдчихэж. Тэгэхээр чин бүгдийг ингээд зэрэг харж байгаатай адилхан гэсэн Лоренц ойлголтоо өгчөөр. Гэж төсөөлж байна. За одоо хэдүүлээ энэ юуныхаа нэг хэрэглээ болгоод хурцлуур дотор байгаа хөдөлгөөнийг авч үзье. За хамгийн түрүүнд ийм юм байна. За соронзон орон байхгүй. Соронзон орон байхгүй. Тэгээд цахилгаан орон тогтмол гэж бодъё. Зүгээр ингээд хажууд тишээгээ X гэхийн дагуу нэг тогтмол цахилгаан орон болчихж байна. За тэгвэл classic only яах вэ? Тэгштэглүү нь болохоор ийм байна. Тийм ээ. A ма тэнцүү Q X юм байж. Тэгэхээр чин тогтмол хурдтай хөдөлгөх гэсэн үг нэ. Жиг турцах. За харьцангуй онд яах вэ? Харьцангуй онд болохоор чин ерөөсөө тэр тэгшлэл харамлалтаа тэгээд ийм юм болно гэсэн үг. Gamma NV тэнцүү ийм тэгшил болно гэсэн үг тийм. Одоо энэ дээр gamma гэдэг юм ороод ирсэн. За энийг хялбарчлахын тулд хэвлэлээ юу яах? Яг тухайн акшнд тухайн биеттэй адилхан хурдтай V хурдтай явж өөрөөр хэлбэл тухайн биет 50 байдаг тийм систем авч үзье. X гэдэг энэ X штрих гэдэг нь болохоор энэ шиг V хурдтай явж байгаа. Тэгэхээр энэ систем цахилгаан соронзон орныг одоо яг энэ орныг тэр системийн зүгээс харуул юу болох вэ? E штрих нь яа гэвэл X-ийн дагуулх байгуулагч өөрчлөгддөггүй тийм. X-ийн дагуулх байгуулагч өөрчлөгдөхгүй. За нөгөө хоёр байгуулагч нь юу болох вэ? Нөгөө хоёр байгуулагч нь болохоор нөгөө хоёр одоо жишээ энд Y гэсэн юм байна. Тэгээ дээрээс нь B-ийн
юунуудаа холилддог шүү дээ. Соронзоо оромтой. Тэгэхээр чинь тэд нар бүгдээр нь 0 байгаа. Би энэ 0. Тэгэхээр чи энэ хоёр нь 0, энэ дандаа 0 байна гэсэн. Мөн үү? За, эштрэгтэй тоолын систем соронзоо орон ямар болох вэ? Соронзоо орон яг энэтэй адилхан эхнийх нь өөрчлөгдөхгүй тийм. Энэ дээр 0 тэгэхээр чинь 0 байна гэсэн. Дараа нь эднэр болохоор чинь соронзоо орны байгуулагч байгаа. Тэгээд цахилгаан орны хөндлөн байгуулагчтай холилддог мөн үү? Энэтэй холилдохгүй X байгуулагч. Тэгэхээр чинь 0 гэсэн. Тэгэхээр юу болж байгаа гэхээр яг ийм тогтмол цахилгаан орон байх юм бол тухайн яг тэр цахилгаан орны дагуу явж байгаа тоолны системээс харахад тэр нь өөрчлөхгүй яг ийм байна гэсэн. Тоо хэмжээний хувьд яг л адилхан байж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо яг тэр тоол энэ тухайн бит 50 байгаа тоолны системээс харахад мэдээж гамма 1 болчих шүү дээ. Тэгэхэд яг классик юм шиг хурдтгал нь тэгж. Яг 50 байгаа тоолны системдээ хурдтгал нь яг классик амлаар өгсөн тэр хурдтгалтай байдаг гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр энийг бид нэр өмнө авч үзсэн байгаа тийм. Яг тухайн биттэй өөртөө нь харьцуулахад яг тогтмол өөртөө нь харьцуулахад 50 байгаа системд тогтмол хурдтгалтай хөдөлдөг тэр одоо юу гэдэг нэг хурдтгалаа хөдөлж байгаа. Тэр хурдтгалын хэмжээнд тогтмол байдаг тийм хөдөлгөөнийг авч үзсэн байгаа. Энийг бид нэр гиперболик хөдөлгөөн гэж ярьсан тийм. Өөрөөр хэлбэл гиперболик гэдэг нь энийг бодоод үзэхлээр юу юм? Бодоод үзэхлээр хугацаанаас хамаарсан хамаарал нь гипербол гардаг. Ийм гардаг. Яагаад гэвэл энэ чинь асимптоттой гэрлийн хурданд өгсөн шүү дээ. Гэрлийн хурдаас эзэж илүү гарч чадахгүй. Тэгэхээр энэ юу нь болохоор энэ дээр юу болчихвоо? Зөв. Энэ өнцг нь болохоор яг 45 градустай өгсөн байна. Энэ гипербол. Энтэй харьцуулахад классик дээр ч болохоор энэ юу нь болохоор парабол байдаг шүү дээ. Бид нар мэднэ тийм. Хугацаанаас x нь яаж хамаарх вэ? Парабол байдалтай байд. Энтэй харьцуулахад энэ график нь гипербол болохоор гиперболик хөдөлгөөн гэж байна. Энэ дээр яг классикийг энэ дээр зурх юм бол ийм их харагдана гэсэн үг. Парабол байна. Энд хамаагүй ингэж хажууд шиг гэж болохгүй. Яагаад гэвэл энэ ч нь одоо гэрлээс холдог хөдлөө. Тийм байж болохгүй. Заавал асимптоттой гэрлийн хурдтай хөдөлж байгаа. Цагт болж байна. 30. За. Шуумын хурцсуур. Эйзен гэдэг хүн 1924 онд энэ санааг нь олсон. За шугам хурцлуулж ямар юм байх вэ гэхээр ийм юм байна. Цэник. За Q гэсэн цэник гэж бодъё л доо. Ийм цэнигийг ингээд ийм нэг хоолой дотор оруулж байна. За тэгвэл энэ хоолойноос гараад нэг дахиад ерөнхийдөө ингээд дараалсан олон хоолойнууд байгаа байхгүй юу? Ингэж цааш тусууж байгаа уртсаад явдаг юм. За тэгээ яах вэ гэхээр за хамгийн түрүүнд ингэ гэсэн бичээд энэ нэмэх цэнэгтэй байлаа гэж бодъё л да. Тэнгүүд энэ хоолой хасгсан гэдэг. Тэнгүүд энэ чинь татантай хурцаад энэ дундуур нь ороод ирэнгүүт энэ дотор нь явж байгаа хооронд энэний цэнгийн солигдоод нэмэх болоод энэнийг хасгсан гэдэг болгож. Тэнгүүд эндээс гараад ирэнгүүт гэнт нөгөө нэмэх цэнэгтэй чинь энээс түлхэгдээд ийшээ хөдлөө. Энэ хасгсан гэдэг юм татагдаад байдаг гэсэн. Тэгээд энэ дотор явж байгаа хооронд энийг цэнгийг нэмэх болгоод энийг хасгуулах чинь гэх мэтчлэн ингээд солиод яваад талаар дундуур нь ингээд хурцсаад бөө маань хурцсаад яваад.
За энийг нөгөө цэнгийг нь яаж солих вэ гэхлээр ингэн гэсэн үг л дээ. Яг ингээд сөөлжлөөд жишээлбэл энэ тэрнтэй холбогдоод энэ болохоор нөгөөдөгтэй ингэж холбогддог ч юм уу. Ингэж холбогдоод энд нь хойс хүчлөө өгч гэсэн үг. Ийм. Тэгээд энэний хэлбэлцэх давтамжны тодорхой юугаар өгөгдсөн байж байна. Яг одоо энэ дундуур нь явхад ингээд яг эндээс гарч ирэнгүүт солигддог байхаар энийг тохируулна гэсэн үг тийм. Эндээс өгч байгаа. За одоо тэгвэл классик онол. За энийг 1 2 гэх мэтлэн эндгээр юунуудыг хоолоонууд гэж бод ярий. За классик онол яг хоо гэхлээр за эндгээр юунаас гарч ирсэн кинетик энергийг нь Kn гэж нэрлэе. Эндгээр хоолоноос гарч иршгүй. Тэр нь болохоор mvn квадрат их нь 2 байна. За тэгээ энэ болохоор юу гэж бодъё? Энэ хоёрын жишээлбэл дараалсан хоёр хоолойны хооронд хүчтлийн ялгуур нь потенциалын ялгуур нь дельта фи гэж бодъё л да. Тэгэх юм бол эндээс энэ рүү орохдоо энэ хоёрын хооронд шилжихдээ авж байгаа энерги нь болохоор Q дельта фи байна. Хүчтлийн ялгуур, потенциалын ялгуур. Энийг n дахин авсан гэхлээр энийг n-ээр үржүүлнэ гэсэн. Ийм маягтай кинетик энерги нь өсөх нь. Тэгээд одоо энэ уртыг нь одоо энэ хоолойн уртыг Ln гэдэг нь билчээ. Ln гэдэг нь билчээ. Тэгвэл энэ хоолойн урт ямар нөхцөлийг хангах ёстой вэ гэхлээр ерөнхийдөө ийм нөхцөлийг хангах ёстой. Энэ хоолой дотор явж явах хооронд юуны туйл өөрчлөгдөх ёстой шүү дээ. Тэгэхээр чинь яг нөгөө энэ том Т-гээр тэр энд өгсөн тэр хувьс хүчтлийн үеийг нь том Т гэх юм бол яг хагас үеийн хооронд эндээс энэ хүртэл хооронд хагас үе өнгөрөх ёстой гэсэн. Одоо энэ дотор нэмэх байжснаа хасуулах ёстой тийм. Нэмэх байжснаа хасуулаад буцаад ирэхийг нь том Т гэж орж байна. Нэмэх байжснаа хасуулах хугацаанд тохиолдсон Т-г нь 2 юм гэсэн. Тэгэхээр урт нь иймэрхүү маягаараа өгдөх юм байна. За эндээс уртын Ln-ийн томьёо гаргаж байна. Vn иймэрхүү юм. Тэнцүү язгуурдар n үржих нь том Т. За язгуурдар n-ийг үржих нь L1 гэж. Тэ? Энэ дээр n нэг үед L1 гарах гэсэн чинь хамгийн дөрөвчийн. Тэгээд ерөнхий тохиолдол болохоор чинь тэрийг язгуурдар n-ээр үржүүлсэн болооч. Тийм юм байж. Тэгэхээр за түүнээс гадна тодорхой нэг кинетик энергинд хүрэхийн тулд одоо энэ кинетик энерги нь өгсөн байдаг гэж бодлоо. Тэдэн мэв хүртэл хурцсгаж гэдэг юм те. Тэр хүртэл хэдэн ширхэг юм тэгээд потенциалын ялгуур нь бас мэдэж байна гэж бодъё. Хүчтэл нь. Тэгэхээр тэр хүртэл хэдэн ширхэг ийм хоолой хэрэгтэй вэ гэдгийг бодъё гэдэг ийм их юм. Юу л Q дельта фи ийм болно гэсэн үг. Тэгээ нийт уртыг нь олох юм бол ойролцоогоор одоо эн чинь Ln нь язгуурдар n мэтээр өсөж байгаа. Тийм юмыг нэмбэл юу болох вэ гэхээр ийм бол 3/2n-ийн 2/3 зэрэг L1 маягтай. Ийм болох нь. За одоо хэдүүлээ нэг жишээ авч үзье. Энэ яг бодтой 1961 онд бүтээгдсэн
Огсорч дууссан. Slack гэдэг Stanford-д байдаг шугам хурцсуур. Хоолой урцаад байдаг гэдэг чинь одоо эндээс шууд гарч байгаа зү. Энэ язгуурдар N гэдэг. Эндээс гарч байгаа зү. Хурд нь ихсээд байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэ дотор явж явах хооронд цэник солигдох хэрэгтэй шүү дээ. Энэ ардлынх нь тий. Тэгэхээр чи урт байвал газ хүрээд ирнэ гэсэн. Тэгэхээр яг тэр хугацааг нь тооцоод яах вэ? Энэ хурдтай пропорционалоор юуг нь ихсэх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Ихсээд байх юм чинь. Хурд нь мэдээж хурд нь болохоор чинь юу нь кинетик энерги нь шугамн өсөж байгаа N тий. Тэгэхээр хурд нь язгуурдар N шиг өснө гэсэн үг шүү дээ. Тэгээд урт нь язгуурдар N шиг. Тэрнээс болоод урт нь язгуурдар N шиг өсөх хэрэгтэй гэсэн. За ийм юм гарч ирж байна. За энэ бодиттой юу нь болохоор урт нь нийт урт нь 3.2 км ийм шугам хурцсан. Маш урт. Тэгээд кинетик энерги нь эцсийн кинетик энерги нь 50 G. Электроны хурцсуур гэхээр чинь Q нь за электрон ийм. За N-ийг нь N-ийг нь болохоор 50,000 орчим гэж байгаа. За юу N-ийг нь 100,000 гэж авч. Ерөнхийдөө нэг юм 15 зэрэг. Тэгэхээр потенциалын ялгуур нь энэ 50 G-ийг 100,000-д хуваахлаар 0.5 мег гарч мөн үү. Тэгэхээр энэ чинь одоо нэг хоолойноос нөгөө рүү ороход энерги нь хэрэг гэж гэдгийг харуулж байгаа шүү дээ. Тэр нь болохоор 0.5 мег. Тэгээд юу нь болохоор энэ хойс хүчлэг байгаа шүү дээ. Энд үүж байгаа. Тэрнийх нь давтамж нь болохоор 3 ГГц давтамжтай. Тийм юм байна. За электрон учраас масс нь 0.5 мег байна. Тэгэхээр чинь ерөөсөө нэг юуны хооронд яг өөрийнхөө масстай адилхан хэмжээний өөрийнхөө 50-ны масстай адилхан хэмжээний энерги авч байгаа гэсэн. Шууд нэг юунаас нэг хоолоноос нөгөө рүү орохдоо тий. Тэгэхээр чинь бид нар юу бодох ёстой вэ? Эл нэгийг бодъё гэвэл эл нэг нь юу вэ? Эл нэг нь нэг язгууртай юм байгаа шүү дээ. Эл нэг нь язгуур доор Q delta phi хуваах нь 2m ийм байна. Тэр take байгаа нь 2-ын 2 нь ийшээгээ дотгошоо ороод ирсэн. Ийм 2 юм. За Q тэгэхээр чи энэ хоёрын харьцаа болохоор чинь 0.5 байгаас угаасаа m нэмтэй адилхан тэнцүү тэгээд 2 юм байж гоч 0.5. Тэгэхээр эндээс L нэг нь юу болчихоо гэхлээр тийм. Ийм үү те. Тэгэхээр L нэг нь одоо яаж олох вэ гэхлээр эндээс хугацааг нь олно гэсэн үг те. Эндээс хугацааг нь олохоор чинь юу гэсэн үг вэ? 1 их байх нь 3 гэсэн үг. 0.3 үржих нь 10-ын хас 9 зэрэг те. Гигаватт гэдэг чинь хас 9 зэрэг секунд болно. Энийг үржих нь 0.5-аас язгуур аавна гэсэн үг. 0.5-аас язгуур аваад за тэгэхээр юу болох вэ гэхээр 0.10% энэ дэр өөр юм бодсон. Өөр хоор бодсон байгаа. Тэгэхээр 0.5-аас язгуур авах чинь ойролцоогоор 0.7 7.49. 0.7 энийг үржүүлэхээр чинь 0.20 0.2 гэж. 0.2-ыг үржих нь 10-ын хас 9 зэрэг секунд болно. За
За тэгээ секундыг бид нар мэдээж евро шилжүүлэх хэрэгтэй. Энэ чинь угсд яриад байгаа учраас сантиметр руу шилжүүлнэ гэсэн. Тэгээ секундыг энийг яаж шилжүүлэх вэ? Гэрлийн хурдаар шилжүүлэх тийм. За гэрлийн хурдаар шилжүүлэхээр энийг 3-аар үржүүлнэ гэсэн үг. Тэгээд 18 зэрэгт метр гэсэн. Тэгэхээр чинь 0.6 за ойролцоо. За би энэ дээр зүгээр хариуг нь хэлчих. 6 см орчим байна. Нэг. За тэгээд энэ томьёогоор юуг нь бодъё? Энэ томьёогоор нийт уртыг нь бодъё. Тэгэхээр чинь за 2.3 юу нь 100 мянга байгаа. Тэ? 15-ын 2.3 үржих нь 6 см. Энэ хэд гармаар байна? 100 мянган куб гэхэр чинь 15 зэрэг гэсэн үг тийм. 15 зэрэгээс язгуур авахлаар за 3-2 үржих нь ойролцоогоор 3-ыг үржих нь 10-ын 7 зэрэг. Үржих нь 6 см. Тэгэхээр за 3 нь хураагдлаа 2 гээд 12 см боллоо. 12 см-ийг 10-ын 7 зэрэгээр үржүүлнэ гэхэр чинь за 10-ын 1 зэрэгээр үржүүлэхээр чинь 1.2 м болно гэсэн үг тийм. Энэ чинь илүү 1200 юу? Алдсан. Тий. Тэгсэн чинь бодит байдал дээр энэ чинь 3 км гэж байгаа шүү дээ. Яг жинхнээс. Тэгсэн мөрт тэгээд ингээ яг энэ 50 г энийг гаргадаг. Ингээ бодоод үзсэн чинь 1200 орчим. Яагаад ийм болчих вэ? Хоёр биш шугам. Ямар эффект вэ? Зүгээр таагаад байна. Яг юунаас болж байна? Акшн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Акшн л гэхдээ за тэгвэл яагаад энэ 1200 км байх ёстой юм харин ч нөгөө явж байгаа электронны зүгээс харах юм бол бүр энэ чинь юу болно шүү дээ. Богинохон болно шүү дээ. Явж байгаа электронны зүгээс 1200 байх ёстой гэвэл хөдөлгөөнгөө бид нар харахад бүр юм чи их байх ёстой шүү. 1200-аас хамаагүй их байх ёстой. 1200 км шүү дээ. Бодит байдал дээр 3 км байна. Эндээс одоо 400 дахин бага. 400 дахин богино юмар хийж болж байна. За яагаад энэ нөгөө хоолойнод уртсах ёстой гэж ярьсан шүү дээ. Яагаад уртсах ёстой вэ? Яагаад уртсах ёстой гэж ярьлаа? Хурдан асууртай болно. За харьцангуй онолт хурдны дээд хязгаар гэж байдгүй. Ямар хязгаар? Гэрлээс хурд явахгүй шүү. Классик онд болохоор энэ гэрлийн хурдны заа гэж байхгүй учраас классик ондор тооцоход энэ хурд нь хэд ч байж магадгүй. Тэгэхээр ийм урт байх ёстой гэж тооцоод байсан гэсэн. Харьцангуй онд болохоор чинь хурдны дээд хязгаар гэж байгаа.
Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ VN гэсэн хурд байна шүү дээ, тийм. Энэ бүр гэрлийн хурдтай болсон ч гэсэн гэрлийн хурдтай энэ VN гэрлийн хурдтай гэж үзээд LN-ийг олбол тэр нь хамгийн урт хоолойны урт болно гэсэн. Тэрнээс урт байна гэж байхгүй гэсэн. Тэгэхээр энийг C гэж үзээд L-ийг олох юм бол юу болох вэ гэхээр Take 2-ыг үржих нь C гэсэн үг. Үнэ. Тэн энэ болохоор ч одоо тэгэхээр яах вэ? C гэрлийн урд. За тэгэхээр C-ийн 3-ыг үржих нь 10-8 зэрэгт метр секунд байгаа. За тэгээд take 2 нь болохоор чинь бид нар энд бодсон байгаа. Тэгээ T нь юу лээ? T нь 0.3 тэрийг 2-т хуваана гэж байна. Тэгэхээр чинь А 0.1 биш үү? Энийг тэгвэл хасах 8 болгочих. Тэгэхээр 6 см. Хас харва. Хас харва. За. 3-ыг 1.5-оор үржих чинь 4.5. Энэ метрээр байгаа энэ дээр хас 2 гэж чинь 4.5 см. Тэгэхээр чинь хамгийн урт нь л 4.5 см байна гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө яг үнэндээ болоод энэ нөгөө урт энэ юу шүү дээ. Энэ зөв тооцоо зөвдөө. Яг үнэндээ бол энэ чинь ингэсэн гэсэн. Хамгийн эхлээд нэг жоохон уртсч магадгүй. Тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө тогтмол урттай болчихно гэсэн. Энэ хоолойнууд маань. Ягаад гэвэл электрон маань ерөөсөө баг гэрлийн уртанд очиж хүртсэн 99% ч юм уу. Тэгээд нэг жоохон хурдан жоохон ихсэн. Гэтэ кинетик энерги нь мэдээж яг энэ хэмжээгээр ихсэн шүү дээ. Нэг хоолойноос нөгөө хоолойроо ороход. Тэ? Яг энэ хэмжээгээр. Тэгээд ерөнхийдөө яг зүгээр юугаар ярих юм бол албан бусаар ярих юм бол тэр энэ потенциалын юуны хоёр хоолойны хоорондох потенциалын ялгуур нь электроны массыг ихсэхэд зарцуулагдаад байна гэсэн. Ерөөсө хурдыг нь ихсэхгүй. Хурд нь айл хэдий 99% хурдны юуны гэрлийн хурд нь 99% болцсон. Тэгэхээр ч энэ хоолойнуудын урт нь тогтмол ерөнхийдөө ийм хөө болтой болчих. 4.5 см. Хурд нь харин тогтцохоор ч дээрээс нь тэрийг цааш нь юу яагаад гэвэл цааш нь хурдыг нь ихсэхийн тулд улам их энерги хэрэгтэй болоод байна гэсэн үг л дээ. Тэгэхээр жоохон одоо яг энэ нөгөө хоёр хоолойны хооронд өгж байгаа энерги нь тогтмол энерги байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэр энергийг хурд ихсэх тусам тэр энергийг өгөхөд нөгөө хурдны ихсэлт нь улам багасаад байна гэсэн. Тэгэл гэрлийн хурдууд зүгээр дөхөөд байхаас биш. Гэрлийн хурднаас илүү гарахгүй. Тийг одоо та нар мэдж байгаа үстэй юм ч та. Юу болж байна? Одоо нэг хурдны нэг өсөөр нэг хамаарах үлдсэн юм мас хэсгийн зориулдаг. Тэр би албан босоор гэсэн шүү дээ. Масс ихсэн гэж ерөөсөө ярьж яг албан ёсоор бол ярихгүй гэдэг байна. Албан бусаар гэхлээр нөгөө юуны чинь хууль нь ийм болчиход байгаа шүү дээ. Нэг ийм хүм маягтай юм болчиход байгаа шүү дээ хууль нь. Тэгэхээр энэ дээр яаж юм гэхлээр энийг нөгөө нэг бол яг хууль нь өөрчлөгдсөн гэж ярьж болно. Эсвэл энэ гамма m2-ыг нийлүүлээд нэг relativistic mass гэж нэрлээд тэр масс нь ихсээд байна гэж хэлж байна. Хурдтай болох тусам. Тэгэхээр чин одоо юу яагаад вэ? Кинетик энерги жишээл кинетик энергийг ингэж бичээд байгаа тийм ээ. За нийт энерги ингэж бичээд байгаа шүү дээ. За босно уу? Ойлгосон.
гэж хэлж байна. Тэгэхээр одоо тооцоо одоо энэ 4.5 санжаар яахан үзье да. 4.5 санжаар энийг одоо яг ийм хурдтай 100 мянган ширхэг юм байвал хэр хурдтай болох вэ? 100-аар үржүүлэхээр 100-аар үржүүлэхээр 4.5 м болно тий. Тэгэхээр чинь 4.5 км гэсэн. Тэгэхээр 3.2-той ойролцоо гарч байна. Энэ гэхдээ хамгийн ихээр нь бодсон энэ байгаа шүү. Тэг ингээд болж байна гэсэн. Тэгэхээр нэг бодлын яг нөгөө харьцангуй холбоонд бидэнд тусалж байна. Тэр харьцангуй бол байхгүй байсан бол энийг хурцсах гэж ийм урт юм барих хэрэгтэй байсан бол энэ 1200-д энэтэй харьцуулахад 400 дахин богинох юм барьчаад болж байна. Тэгээд тэрнгээр энерги төрсөн байна. За дараагийн юм нь болохоор циклотрон гэдэг юм. Циклотрон гэдэг хурцсагч. Энэ юуны дараа одоо эднийг нэг иймэрхүү санаанууд гараад байсан шүү. Шугам хурцсан гэдэг. Энэ Лоренс энэ шугам хурцгарын тухай пейпер уншиж чад ийм санаа олсон. Тэр нь юу юм бэ гэхээр за тогтмол соронзон орон дотор хөдөлж байгаа энийг бид нар зөндөө үзсэн өмнө. Соронзон орон ингээд чанга цаашаа жигдсэн. Энэ дотор ингээд тойгоор хөдөлдөг шүү дээ, соронзон орон дотор цэник. Тэрнийг нь радиусыг яаж олдог вүлээ? Иймэрхүү томьёонууд бичиж байгаад V-н хураагдаад тэгээ эндээс V хуваах нь R гэдэг юмыг олъё л доо. QB хуваах нь M гэж орно тийм. Энийг болохоор бид нар тэгэхээр чи юу гэсэн үг вэ гэхлээр ингэж нэг гэсэн үг. За R-аар дэсээ V хурдтай явж байгаа юм чи. Арай илүү хурдтай энэ соронзон орон дотор илүү хурдтай юм оруулаад байна тийм. Яг энэ масс тэмиг. Тэгэх юм бол арай том тойргоор хөдлөн гэсэн үг тийм. Араад дэстэйгээ пропорционал. Арай удаан юм болохоор шин жижигхэн тойргоор хөдлөн гэсэн үг. Тэгсэн мөртлөө яг энэ тойргийг тойрж байгаа тэр хугацаа нь адилхан. Энэ омега гэсэн хугацаа. Зөвхөн соронзон орны хүчлэг цэник тэгээд массаас хамаарна. Яг нэг төрлийн бөөн байх юм бол соронзон орны хүчлэгийг өөрчлөхгүй тогтмол соронзон орн байх юм бол яг энэ тойроод ирэх хугацаа нь яг адилхан байна. Энэ омега гэдэг. Энийг нь болохоор бид циклотроны давтамж гэж. За тэнгуүтээ яах вэ гэхээр энийг нь ашиглаад ийм юм хийчих. Тогтмол соронзон оронтой ийм хоёр хагас юм. Энэ одоо нөгөө төхөөрөмжийг дээрээс нь харж байгаа байд. Ерөнхийдөө нэг бараг л нөгөө карбонда хийдэг юм цаг байдаг ч та хавтгаа. Тэрнэрхүү тийм. Хэмжээ ч гэсэн бараг л тиймэрхүү. Эхний үеийн хурцсурууд жижигхэн алганд багтахаар тийм. За тэгээ энэ дээр яах вэ? Энэ дотор яаж хийж гад бөөм цэнийг оруулчихсан. Тэнгүүд эхлээд жишээлбэл ийм маягтай хөдлөн. Ингээд хоёр хөдлөн ирж байна. Тэнгүүд энэ хоёрын хооронд хүчтэлтэй байна. Энэ хоёрын хооронд хүчтэл хойс хүчтэл зарагдсан. Энэ хүчлийнх нь давтамж нь болохоор яг тэр циклотроны давтамжтай адилхан давтамжтай тийм. Тэнгүүд яг хөдлөө. За ингээд ороод ирэнгүүт энэ хүчтэл жишээлбэл нэмэх цэнэгтэй юм явж байсан бол энэ дээр хасах, энэ дээр нэмэх болгоод энэ дээр энэ хооронд хурцсаж байгаа. Хурцсаад энд ороод ирэнгүүт арай хурдан болцсон болохоор арай илүү их араад эсвэл тойроор юм төдөн гэсэн. Тэгсэн мөртлөө буцаж ирэх тэр хугацаа нь яг адилхан. Тэгэхээр чи яг энэний нөгөө нэг туйлаа солиод байгаа тэр давтамжтайг таарцсан. Хичнээн шурттай байсан хамаагүй. Тэгэд энэ хооронд хурцсаад энд арай их араад эсвэл тойроор хөдлөө. Энд орж ирсэн ээ. Бас арай их араад эсвэл тойроор хөдлөө. Гэх мэтчлэн
ингээд хурцсах тусмаа гадагшлаад яваад байна. Тэгээд явж ит яг одоо нөгөө нэг ийм хурдтай юм ийм араад өстэй тойрог хөдлөн гэсэн тийм юм байж байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэнд нь ирэнгүүт нь одоо энд нь соронзон байхгүй болгодог ч юм уу те. Энд нь жоохон эвдэлсэн юм шиг юм болгоод. Тэнгүүт эндээс нөгөө хурцсан бомбс эндээс авчихна гэсэн. Ийм маягтай би ийм төхөөрөмж зохион бүтээсэн байна. За тэгсэн чинь одоо энд ямар асуудал вэ? Бүр энэ хурцсаад ирэхээр яах вэ? Харьцангуй онл. Лорен цагш магш гэж ярихгүй шүү одоо. Энд дээр ямар асуудал байна? Одоо энийг юу болохын тулд яах ёстой? Гамма гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр чинь энэ ерөнхийдөө бас л яг албан бусаар ярих юм бол масс нь ихссэн юм шиг. Массыг нь гаммагаар үржүүлсэн юм шиг болно гэсэн. Тэгэхээр энэ омега гэдэг юм чинь өөрөө яа гэсэн үг вэ гэхээр энэ томьёо чинь өөрчлөгдөд ийм болчихж байгаа. Ийм болно гэсэн. Тэгэхээр хурцсах тусам нөгөө нэг омега гамма нь ихсээд байх юм чинь омега нь багасна. Өөрөөр хэлбэл энэний юм нь удаашраад байна гэсэн. Бүр relativistic болоод байна. Тэгэхээр relativistic биш үед болохоор ингээд хурцаад яг гоё ажиллаад болоод ирсэн байхгүй. Тэгээ хурд нь бүр илүү хурцсахыг гэвэл яах вэ гэхээр нөгөө ингээд ирж байгаа хооронд энэний тойл нь солигдоод яг нөгөө яг таарж өгөхгүй хачин болчих гэсэн. Энэ дэргүүд баг буруу туйлтай болчихдаг ч юм уу те. Яг нөгөө гоё яаж исэн баалга болчихно. Тэгэхээр энэ дээр нэг бол давтамжаа яг энэ хаана явж байгаа яг ямар хурдтай болж ийн гэдгээс хамаараад энийг өөрчлөх хэрэгтэй гэсэн. Араа удаашруулдаг хэрэгтэй гэсэн. Тэгэхээр трийг нь болохоор омегаг тааруулах. Тэгэхээр эндээс юу гарч ирэхээр синхроциклотрон гэдэг юм гарч ирж байгаа. Синхроциклотрон. Тэгэхээр тэгээ энийг яг одоо жишээлбэл юу дутагдлаа тал нь юу юм бэ гэхээр циклотрон дотор болохоор чинь эндээс хязээл бол хязээ бөөм ингээд оруулаад иж болно. Тэ. Тогтмол ингээд оруулаад энэ гол хийгээл гэж бол. Тэнгүүд эн чинь өөрөө хурцаад эндээсээ хурдан юм бөөмийн юу үе яг нөгөө энэ давтамжтайгаар энэ өгсөн давтамжтайгаар пүнк гэж гарч ирээд байгаа гэсэн. Энэ дээр болохоор ч тэгж болохгүй. Яагаад гэхээр нэг оруулчин бол яг тэрэндээ тааруулсан давтамжаар энийг удаашруулах хэрэгтэй шүү дээ. Энэ давтамж одоо өөрөөр хэлбэл тэгж тогтмол юм оруулаад байвал энэний давтамж нь нөгөө хамгийн гадна талд хамгийн хурдан явж байгаа тэр цагиртаа тохируулаад энэний давтамжийг өөрчлөөд байвал спиралийнхаа замд голоос анх орж байгаа юм тэр нь таахаа байчихна гэсэн. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр нэг оруулчаад бүр хурцтай нь хүлээгээд тэрийг гаргаж авчаад дахиад нэгийг оруулаад бас хурцтай нь хүлээгээд энийг өөрчлөөд тэгээд яваад байх гэсэн. Тим маягтай дутагдал нь болохоор тийм. Нөгөөх нь болохоор Б-г өөрчлөх. Эндээс юу гарч ирэх вэ гэхээр изохрон циклотрон гэсэн юм гарч ирж байна. Тэр нь болохоор B-г ингээд дотор талдаа яг омегаг тогтмол байхаар B-г дотор талдаа арай сул гадагшлах тусмаа хүчтэй байхаар B-г тохируулчих жоо. Тэнгүүд ерөөсөө дотгошоор яг энэ нэг юунд таарсан B энэ ерөөхдөө гамматай одоо энэ хавь ийм радиустай тойргоор ямар хурдтай хөдлөх үү гэсэн юм байж байгаа шүү дээ. Дээрээс нь гаммаг олж шүү дээ. Тэнгүүтээ яг тэрэндээ тогтсон B-г хийгээд цахилгаан солонцонгоор тэгээд гадагшлах тусмаа арай хүчтэй болоод идэг тийм B хийчих юм бол тийм солонцоорон гэх юм бол яг өмнөх нөгөө циклотронтойгоо адилхан давтамж нэг адилхан. Тэгээ бас тогтмол эндээс нь хийж өгч болдог. Тийм хурц гэж үүсэж байна.